За одоо энэ зургийг сайн анзаараад энэ хідэн улаан машин байна вэ гэж тоолоорой. За одоо би танаас өөр асуулт асууя. Энэ За одоо энэ зургийг сайн анзаараад энэ хідэн улаан машин байна вэ гэж тоолоорой. За одоо би танаас өөр асуулт асууя. Энэ зурган дээр хідэн шар машин байсан бэ? Жохоо амар хэцүүгээд яагаад юм болов? Та ганцхан бүх анзаарлаа ганцхан тэр улаан машин зориулсан байсан. Өөр хажуудаа машинуудыг ямар өнгөтэй ямар машин гэдээ та магадгүй бодог байх. Тэгээд ганцхан тэр улаан машиндаа л ингээд бүх анзаарлаа тавьчихсан чинь таны бүх өөр юм машин, ямар өнгөтэй машин, ямар машин гэдэг нэг ч ингээд тоогоогүй, анзаараагүй. Тэгээ таны тарих чи яг тэгж ингээд ажилдаг. Та өглөө олго ингээд босоод би амар азгүй. Надад дам юм тохиолдог. Би амар бүтэлгүй хүн. Би амар азгүй хүн гэж бодоод хам бол та дан азгүй өөртөө тохиолж байгаа юмудаа л амар анзаарна. Дан болохгүй, бүтггүй юмудаа л та ингээд тархин чи ингээд суулгасан байгаа штэ ингээд тэрийг л ингээд анзаарал явуул. Тэгвэл танд ингээд дараа нэг юм нэгдэх юм бол одоо ингээд танд боломж нэгдэх юм бол та тэрийг анзаарахгүй өөрийгөө ганцхан би нэг чадахгүй мэн гэж бодно. Тэгтээ та өөрөө ингээд илүү би амар азтай хүн. Би өдөр алга ингээд шинэ сайн тохиолдог гээл юм бодож байгаа бол та бүх одоо ингээд таны эргэн тойронд явж байгаа одоо ингээд нэг юм тань гарч ирэх юм бол та тэрийг шууд авна. Яадаг бол та өөрийгөө амар азтай хүн, би нэг чадна, өөртөө мэтгэлтэй. Надад ингээд бүх сайн тохиолдог гэж бодох юм бол танд илүү тийм гараад ирнэ. Яагаад гэвэл та тэр ганцхан тэр юм л анзарч байгаа. Одоо та ингээд магадгүй суул дээр ч юм уу, ажил дээр ч юм уу нэг юм шинэ юм тохиолдвол одоо та тэрийг шууд ингээд илүү надад энэ боломжтой юм байна. Би нэг магадгүй чадах юм байна гэж илүү ингээд тэрийг ясаагаа та илүү ингээд илүү юм хийж явсараад илүү амжилтанд хүрдэг. Одоо энэ видеогаар ганцхан юуны талаар ярих вэ гэвэл яаж илүү азтай болох вэ? Одоо та ингээд магадгүй ингээд би ингээд азтай хүмүүсийг та магадгүй таньж магадгүй энэ хүн азтай. Тэгтээ азтай хүн азтай юм тэр хүнд одоо амар азтай юм тохиолдог. Тэг надад л юу ч тохиолдохгүй би амар жоохон азгүй хүн би юу ч чадахгүй би тэр хүн шиг байж чадахгүй ч гэж юм уу ингээд юм бодсон штэ. Тэгвэл тэрийг бодлоо ингээд хэдүүлээ тэрийг орхиод өөр шин бодлоо бодож эхлэе. Тэр бодлого маань болохоор хүмүүс азтай болдог. Амар ингээд азтай юм тохиолж болдог. Гэтэ та өөрөө азтай болохын тулд та илүү юм хийж болно. За би ихэд танаар жашиг юм монголоор бичлэг хийж байгаа. Тэгээд энэ сар би ингээд монголоор бичлэг хийж үзье гэж бодож байгаа. Тэгээд монгол хэлээ жоохон илүү сайжруулах гад энэ сар монголоор бичлэгээ. Тэгтээ дараа сараас би монгол англиараа бичлэгээ хийж бодож байгаа. Яадаг бол одоо энэ сар надад замаа амар зам утайгаа. Тэгээд дараа сар амралт болж байгаа болохоор надад илүү завтай. Тэгээд илүү энэ бичлэг дээр анхаарна гэж арай тэгж бодож байгаа. Тэгээд энэ бичлэг монголоор тэгээд одоо та ингээд хамгийн ихний юм бодох юм бол та өөрийгөө илүү анзаар. Та гэртээ ганцхан гэртээ байгаа л юм уу? Ганцхан гэртээ байгаа л юм уу? Хүнтэй та ярьж гин үү? Гадаагааж гин үү? Хүнтэй танилж гин үү? Та ганцхан гэртээ байгаа юм бол одоо танд гаднаас бусд нь өөр юм тохиолдно гэж байх уу? Та ингээд сайн бодох юм бол та ганцхан гэртээ байгаа том хүнтэй уулзах бол танд ингээд өөр хүнтэй танилцах боломж дээр ингээд гарах уу? Те. Тэгвэл та ингээд өөрийгөө олон газарт байлаа. Ялангуяа сургуульд ч юм уу, сургуулийнхаа өөр газар глобал нэг дээр
суулын клуб гэж байдаг да. Тэрэнд дээр ингээ ороод хүмүүсээ танилцсан. Эсвэл ажил дээр ч юм уу одоо ингээд networking гэж байдаг да. Хүмүүстэй хүмүүстэй уулзсан team газартай team газар руу олж уулз. Эсвэл өөрийнхөө нэг төвд ороод ингээд юу ч тохиолж магадгүй шүү дээ. Төвд ороод ингээ хүмүүстэй танилцж магадгүй, эсвэл нэг боломж гарч ирж магадгүй. Өөрийгөө олон газар руу байж бас илүү хүмүүстэй орчинд байлгуул та илүү зөв хүнтэй аж тааж магадгүй. Та зөв цаг тарийч нэг боломж гарч магадгүй. Та тэгээд тэгжиж тэр адтай байдлаа илүү танд боломжнор гарч ирэхийг би ингээд ярьж байхгүй юу. Тэгээд хамгийн хоёр дахь нь болохоор ингээд ганцхан тэрийгээ үйлдэлээ хий. Тэгээд дараа нь бас тоглоонд авахмаа ингээд одоо таны тоглоонд ч одоо магадгүй би нэг чадахгүй би амар азгүй надад ингээд бүх юм азгүй юм тохиолдвол гэдэг ингээд яагаад юм бол тэрийгээ өөр ингээд програм хий. Тэрийгээ бүгдийг аваад шууд ингээд жоохноор ингээд багсгаад авах юм бол та илүү таны тагчаа өөрчлөл байна. Тэгээд тэрийг мэд яах юм бол одоо та ингээд надын өмнө бичлэлээр ярьсан affirmation ингээд өдөр болгон засаад эсвэл та бид нар өглөө усвал ингээд уцаа авдаг. Уцсныхаа лук дээр би өнөөдөр амар сайн өдөр болно. Эсвэл 0-д ороод ингээд 0-ийнхаа ингээд хажуу талд ингээд нэг жижигхэн цаас пост-ит байдаг да. Тэрэн дээр би өнөөдрийг чадна. Би өнөөдөр надад амар азтай өдөр болгонод азтай юм тохиолдог гэдэг. Тэгээд ингээд бич. Тэгж та өдөр болгон тийм юм харж иж, тэрэндээ тасж иж, тэрнийгээ ингээд бодж иж, таны бодол чинь бүх юм чинь таны үйлдэл чинь ингээд хариуцдаг. Та ингээд та нэг юм бодох юм бол таны үйлдэл чинь тэрэндээ ингээд тэнцв байдаг. Яагтвэл та ингээд бодох юм бол би юу ч азгүй, би ингээд амар азгүй хүн надад ямар ч сайн тохиолдгүй гэдэг. Та ингээд бодоод байх юм бол дараа нь танд юм гарч ирэхэд та тэрийг авахгүй. Яагтвэл та өөрийгөө чадахгүй гэж. Одоо хамгийн сүүлчийнх нь бол өөр хүмүүс байгаа бол амжилттай хүн байвал таны дуртай карьертэй бол таны дуртай хоббитэй бол тань гэсэн тэр юм бүх юм боломжтой. Тимийг сайн санаарай. Тэгээд дараагийн видеогоор үзье. Тэгээд баярлалаа.